Метролаун 91.7 радиотай хамтдаа байгаа нийт сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэж байна. За бид бүхэн бол мөрөөдлийн талаар цувралын нэвтрүүлэг маань ярилцж байгаа. Тэгээ нэвтрүүлгийн зорилго бол сонсогчдоо за энийг мөрөөдлийнхөө төлөө хүрэхэд бидэнд юу саад болоод байгаа, мөн хэрхэн мөрөөдөлтөд хүрэх вэ гэдэг талаар ярилцдаг. Тэгэхээр энэ өнөөдрийн дугаараар бол мөрөөдөл ба айдас гэсэн сэдвээр ярилцах байгаа. За айдас гэсэн сэдвээр ярилцсан. Тэгэхээр айдасыг бол одоо хоёр хувааж үздэг юм бэлээ. Тэгэхээр үүн дээр бол хэвийн айдас болоод худал айдас гэж. За хэвийн айдас нь яг юу юм бэ гэхээр хүмүүс нөгөө харанхуугаас айхч гэдэг юм уу, би нохооноос айдаг. Зарим хүмүүс маань нөгөө хулганаас айдаг гэх мэтчлэнгээр хэгийн айдасууд бол хэвийн айдасд ордог. За худал айдас гэдэг нь яг юу вэ гэхээр бид бүхэн хүн болгон мөрөөдөлтэй. Тэгэхээр яг мөрөөдөлтөд хүрэх гэж тэмүүлж зорж явах хугацаанд за би энийг юусоо хийж чадахгүй байна ч гэдэг юм уу. Яг энэ байдлаасаа болоод мөрөөдөлтөд хүрч чадахгүй байх хамгийн чухал алхам болдог. Тэгэхээр яг энэ айдсын талаар буюу худал айдсын талаар ярилцах болно. Мэдээж бидний хувьд айдас гэдэг зүйл бол маш том дайсан байна. Тэр хүн бол түрүүн ярилцлаа. Хүн бол хэвийн одоо айдас бол байж идэг. Тэгээд магадгүй энэ айдас бол хүний амьдралын нэг хэсэг. Гэтэл бид нэр өөрийн зохиомл ертөнцийн бас айдсуудыг бий болгодог. За нөгөө талаар бол сэтгэл зүйн бол энэ бол өвчин байгаа. Тухайлбал өөрийгөө хин нэгэн дагж гин, мөкшөж гин гэдэг юм уу? Ийм зүйлийг өөрөө төсөөлж бодох ийм айдас. Эсвэл хэвийн зүйлээс айдаг. Одоо тухайлбал хүний айх боломжгүй зүйлээс айждаг гэдэг. Тэр Америкт жишээлбэл нэг судалгаа хийсэн мэт юм байлаа. Тэгээд тэр судалгаа нь юу гэхээр алиалагчаас хүмүүс айдаг. Олны өмнө гарч үг хэлэхээс айдаг. Магадгүй шкафны хаалганаас айдаг гэдэг юм. Гэхмэчлийн юм сонин зүйлээс айдаг. Тэгэхээр энэ зүйлүүд айдас гэдэг зүйл бол нэг талаараа бидний байгалийн зүн бөгөөд нөгөө амьд байхад тусалдаг чухал зүйлийн нэг. Энийг хэрхэн удирдах вэ гэдгээс, энийг өөрөө чиглүүлж хөшүүр болох вэ гэдгээс болоод бидний нөгөө нэг мөрөөдөл рүүгээ хүрэх тэр зүйлүүд бол хүрхгүй гэдэг зүйл гарч эхэлж байгаа. Тэгэхээр айдас бол тийм ч бас муу зүйл бас нэг талаар бол биш. Тэгээ яагаад тэгж байгаа гэхээр хүндрэлтэн анх гэрлийг яагаад бүтээсэн гэхээр галыг яагаад хэрглэж гисэн бэ гэж. Араатай амтнаас өөрийгөө хамгаалахын тулд харанхуйгаас айсан учраас тэр гэрхтүүлэхийн тулд бас бүтээсэн байж болох талтай. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нэг Обамагийн нэг захин орчин нэг зурагтай тийм зүйл явж ирсэн. Тэгээ тэр юу гэхээр энэ цагаан хэрмийг урд хятадд байдаг энэ цагаан хэрмийг үнэхэрийн тэр одоо нүүдэлчин монголчуудаас айс учраас энийг барьсан байна гэж. Тэгээ энийг бол зарим хүмүүс бол хоног олгоцсон байдаг шүү дээ, тий. Тэр цагаан хэрмийг одоо монголчууд бол айгаад барьцсан гэд. Тэгээ цагаан хэрмээс наашаа бол Монголын нутгаач гэдэг юм. Тэгээ юу хэлж ийм гэхээр тэр айдас өөрөө маш олон зүйлийг бүтээсэн байна. Тэгэхээр хинт энэ нэгэнд би ямар хүн байх вэ гэдгээ бас бодоод би муу хүн болох үү гэдэг айдас бол магадгүй тэр хүнийг сайн болгоход тус төхөн болдог. Сүүлийн үед бол хүмүүсийн дийлэх айдаг зүйл юу гэхээр дийлэхтэй өөрийгөө эрсдэлд орох буюу одоо хүнд хэцүү зүйл бий болчихгүй гэдэг ийм айцуд байна. Одоо санхүүгийн хувьд би одоо жишээлбэл бизнесийн байгууллага одоо хөл тавиад бизнес хийя гэхээр магадгүй нэг дампуурах за өрөнд орох гэдэг ийм айцуд бий болчихгүй гэд дийлэхтэй сонголтууд хийж шинэ зүйл рүү ерөөс орж чаддаггүй. Тэгэхээр энэ сөрөг энэ бодол бол нэгдүгüрт бол тэр айдас бол сөрөг бодлыг бий болгочоор тэр хүний тэрхүү бодлоо үргэлж хаалт хийгддэг. Тэгээ магадгүй сонсогч нар гэсэн бодож байгахдаа би юу нь юунаас айдаг вэ гэдэг бас бодох хэрэгтэй. Тэгэд их Монгол улсыг байгуулсан Тэмүжин за Чингис хаан маань бол нохооноос айдаг хүүхэд байсан ба. Тэгэхээр тийм том агаа удирдаг чирнэ нохооноос айдаг. Тэгээ магадгүй ингэ сонсохоор хүн болгонд айц байсан. Харин тэр хүн тэрхүү айцыг хэрхэн давсан бэ гэдэг зүйл бол гарч ирэх. Мөрөөдлийн яг хажууд нь зэрэгцээд магадгүй энэ айц хамт явах болж таарч. Би мөрөөдөлд хүрэхгүй бол яах вэ гэдэг айц. Нэг л гой мөрөөдлөө тэгээд хүрэхгүй бол яана. Тэгээд хүний нас богинохон тэгээд би одоо мөрөөдлөө бодоод ирсэн ч хүрч чадахгүй ингээд асуурчвал яах вэ гэдэг ийм айцуд гарах. Тэгэхээр бидний нөгөө түрүүний энэ сэтгэл дээрсэн гарч ийн тий. Ер нь бол
бид айсаар явах бол тэр айц улам томорсоор байна. Тэгэхээр бидний айцтай нүр тулах хэрэгтэй. Амьдрал бол тэр чигээр л юу айц. Зарим хүмүүс юу гэхээр ингээд өвчхүйч гэдэг юм уу, дээрс юм унаад би өвөх болов ч гэдэг юм ийм айцуудтай байдаг. Одоо тэр айцаас болоод бүр сонирхолтой нэг юм болсон шүү дээ. Тэр юу хэр дэлхийн сүрлээгээд хүмүүс лааш үдэн завсан байсан. Тэгээд тэр яаж нэг тийм хүчтэй айц. Тэгэхээр энэ айцыг бид нар зөв зүйл рүү чиглүүлэх. Би мөрөөдөлтөө хүрч чадахгүй байна гэдэг айц магадгүй тэр үнийг итгэвчүүлж өдөр тутамдаа тэр мөрөөдлийнхөө төлөө зүтгэхэд туслагч болох талтай. Тэр дэлхийн одоо нийгмийн, улс төрийн, бизнесийн, урлагийн салбарт байсан хүмүүс бүгдэнд нь айц байсан. Энэ зүйлийг би хийгээд одоо өөрийнхөө зорьсон зүйл тэр зүйлдээ хүрч чадахгүй болов гэдэг. Тэгвэл тэд бол тэрийг давсан учраас мөрөөдөл гэдэг зүйлдээ хүрсэн байна. Тэгээ одоо сонсож байгаа магадгүй сонсогч нарт гандад хэлэхэд тэр айц гэдэг зүйлийг бол устгах биш. Энийг зөв чиглүүлж өөртөө ашигтайгаар эргүүлэхийн төлөө бас зүтгэх хэрэгтэй. Нөгөө талаар бол би ер нь тэр зөв зүйлээс айж гэнэ, буруу зүйлээс айж гэнэ гэдгээр зөв бодох хэрэгтэй. Дийлэгтээ хүмүүс яадаг хэрнэ оюутнууд юм уу, сурагч нар багшдууд ч нэхэр айдаг те. Би юу буруу хийчихвэ гэдэг юм. Тэгтэл тийм одоо энэ зүйл маань магадгүй багш нь магтгаж байж болно. Багш нь шагнал тодорхойлсон байж болно. Ийм зүйлүүдийг бид нар одоо дийлэгтээ сөрөг талаас нь хардаг. Одоо ажилчид бол байгууллагын удирдлагууд одоо дуудаад захирал дуудаж байна, дарга дуудаж байна гэхэд юу болдог гэхээр за би нэг л юм буруу хийчих те. Тэгэл нь одоо намайг дутсан байх гэдэг. Ийм бодлууд дийлэгтээ бид нар байгаад идэг. Тэгээ энийг бид нар бол магадгүй зүгээр өөрөө ч мэдэхгүй амьдралын нэг хэсэг болгоцсон. Тэгэд юу гэхээр магадгүй даргийнхаа өрөөлөөр орохдоо одоо тэгж бодох хэрэгтэй байна шүү дээ. За дарга бол намайг шагнах гэж байгаа юм байна. Би бол оны шилдэг ажилтан болсон байна гэж бодож байгаа. Тэгэх юм бол тэр айцыг давчихна. Зарим хүмүүс ингээ хүмүүстэй харилцахад энэ хүнээс би айгаад ерөөсөө юм хэлж чаддгүй маа ч гэдэг юм уу сандардаг гэдэг. Тэгэхээр тэр хэрвээ ийм айц байгаад ийм сандрал байгаа тохиолдолд тэр хүнийг өөрийн нэг хөгжилтэй байдлаар дотор төсөөлж харах хэрэгтэй. Тухайлбал одоо туулаа их хөөрхөн гэж боддог бол тэр үнийг ингээд туулааны чихтэй байна гэж харах юм бол нөгөө нэг айц гэхээс илүү танд одоо өөр тийм харилцааны төвшин бий болох. Нөгөө талаараа хүмүүс өөрийн ур чадвартайг мэдсэн ирнэ. Би бол хангалттай биш ээ гэдэг бодлоос болоод өөрийгөө хойш татдаг. Тэгэхээр та нөгөө нэг манлайлах альва зүйлд тэрүүлж алхах гэдэг юм уу энэ зүйлсүүд бол зогсчдаг. Тэгэхээр энэ зүйлийг зогсоохгүй тулд энэ зүйлийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд бид яах ёстой гэхээр тэр айц гэдэг зүйлийг давах тэрийг одоо дайснаа биш найзаа болгох хэрэгтэй. Тэгээ хүүхд болгоны айдаг нэг зүйлүүд байдаг штэ. Манай аав би бол ааваас айдаг ч гэдэг юм. Зарим би ээжээс айдаг. Эсвэл зарим нь ахнаас айдаг. Хамаатныхаа нэг хүнээс айдаг ч гэдэг юм. Бүр багаас нь тий. Тийм багаас нэг юм сууц энэ хүнээс л айгаад идэг. Тэг яг айх хүндлэх гэдгээ бас бид нар ялах хэрэгтэй. Хүндлэл гэдэг бол энэ хүний хэлсэн үгээ би бол даах ёстой юм байна. Энэ хүний өмнө бол би те ингэж бие авч явах ёстой гэдэг юм уу. Энэ хүндлэлийг бид нар дэлгэхдээ айц болгож хувиргаад идэг. Тэгэд эргүүлээ тэр хүнтэй яг харилцаа хүртэл бид нар яг алдчих идэг. Айснаас болоод. Магадгүй хүний амьдрал дээр маш олон айцууд иржсэн байгаа. Тэгээ нийгмид амьдарч байгаа учраас бид нар маш өндөр давхар байшингуудыг барьсан. Тэгээ түүний дагаад юу гэхээр зөөвөрлөх шат буюу одоо лифт гэж бид нар хэлдэг. Тэргээр ингээд лифтэнд суухад тухайлбал одоо оосом тасраад ингээд өгөх болов гэдэг юм бодол байдаг. Тэгээд тэр бодлоос болоод лифтэнд суудаг хүмүүс байдаг. За магадгүй тэр бодлоос болоод юу болж ийн вэхээр даатгал гэдэг зүйл гарч эхэлдэг. Хүмүүс айцаас бол дэлгэхдээ даатгалд ордог. Тэгтэл даатгалын тэр бүртгэгдсэн одоо хүмүүсийн буцаан даатгалаа сэргээж одоо нөхөн төлбөр авсан байдал бол маш бага үнийн бага байдаг. Дийлэх хүмүүс бол тэр эрсдэлд ороогүй. Тэгэхээр хүнд тохиолдсон зүйл танд заавалчгүй тохиолдно гэж бодож явах юм бол бид нэг ч халахж чадахгүй болж байгаа. Магадгүй бид нар унтаал сэрэхэд амьд сэрх үгүйг мэдэхгүй. Тэгээд тэр зүйлээс айчих юм бол одоо тэгээд ямар ч итгэл байхгүй болж байна. Итгэлгүй хүн эзэж урагшлахгүй. Зам гарах болгонд л бид нэр эрсдэл байгаа тийм ээ. Авцамаар замын хөдөлгөөнд оролцоод. Тэгээд тэр болгоноос айх юм бол та хааш өрөх вэ? Гэртээ байж за яна газар хөдлөлт бол байшин нуурал гэдэг айц.
ингээл байшин орчвол яах вэ? Ийм айцуудаас болоод бид нар өөрсдийн амьдралын мэдрэх ёстой зүйлийг орхидог. Нөгөө талаараа бид алах ёстой зүйлийг алхаж чаддгүй, зогсдог. Тэгээ хүмүүс бол алдартай хүмүүсийн хэлсэн ингээд афоризмуудаар боломж ямагт байдгаа ч гэдэг юм уу, ийм зүйлсүүд бол их хилэгдэг. Гэхдээ боломж ямагт байдаг гэдэг нь өдөр болгон, цаг болгон, минут болгонд боломж гардаггүй. Тэгэхээр та айгаал боломжийг орхиод байвал тэр боломж цөөрсөр байна гэсэн үг. Тэгэхээр та тэр боломжийг зоригтойгоор айхгүйгээр шийдвэрлэх ёстой. За инхээр айц ба зориг гэдэг асуудал яригдж байгаа тийм. Хүмүүс тэгвэл бид нар одоо заахаа болчих зоригтой гэж. Тэгээд зориг гэдэг зүйл дээр юу гэхээр бидний магадгүй дараа дээр нэвтрүүлээд ярилцах зүйл байна. Юу гэхээр бид нар зөв зоригтой байх хэрэгтэй. Зөв. Мэдээж хэрэг таны өдөөс зэрлэг аратан байлаа гэхэд та би айхгүй байна гэж хэлэх бол буруу. Ямар нэгэн байдлаар амьд гарахын тулд айх хэрэгтэй, зүхтах хэрэгтэй. Мөн боломжгүй зүйлийг харчаад боломжтой гэж хараад өөрийгөө зовоож бас болохгүй. Тэгээд юу гэдгийг Тэнгис далайг би сэл туулна гэх юм бол зөрөгтэй байна. Тэгвэл энэ бол хүний хувьд бол боломжгүй зүйл. Тэгэхээр бид юунд бид нэр зөрөгтэй байх ёстой вэ гэдгээ бас урьдчилж төлөвлөх ёстой. Дан ганц одоо айцыг даван зөрөгтэй байна гэснээр бүх зүйл рүү зүтгэж тэмүүлж болохгүй. Түрүүний ярьдаг хэвийн айцуудыг болвол хүн мэдэрснээрээ бас амьдрах чадвартай байдаг гинэ. Тэгээд нэг загас тэжээдэг тийм хүн маш удаан хугацаанд загас ингээ зөөвлөх хэрэгтэй болсон байна л да. Тэгээд тэр загсыг аваад ингээ зөөвөрсөн чинь яг авчираад ирэхээр нөгөө загас маань ингээ үгцэн байгаад байна. Тэгээ яах вэ? Учраа болохгүй гэж байгаа. Тэр загсыг зөөвлөхтэй хамт ингээ нөгөө загас барьдаг тийм 8 жилиг хамт хийсэн байдгийн. Тэгээд тэр хийсэн чинь юу болсон гэхээр анх зөөвөрлөгдөд ирээд нөгөө загас үхээдэл яг тэр 8 жилиг хамт хийгээд зөөвөрлөд ирэхэд загас нар амьд байсан. Загас нь амьдрах тэр амтнаас айх үгээр тэмцээр байгаад амьд ирсэн. Тэр магадгүй энэ юу хэлж байгаа нөхөр бидний биеинд байгаа өгөгдөл тэр нөө аж аргалыг мэдрэх мэдрэмж, өвдөлтийг мэдрэх мэдрэмж тэр зүйлтэй адилхан айц бас бидэрт байх ёстой зүйлийн нэг. Энэ зүйл хэмжээнээсээ хитрэх юм бол харин энэ хэвийн бус өвчлөл гэсэн үг. Гаднаасаа харахад бол хэвийн хэрнэ. Магадгүй тэр сэтгэлзэн хувьд бол өвчлөлтэй байх хүмүүс бол маш олон байдаг. Тухайлбал юу гэдгийг мис те хутга гарахаараа айгаад байдаг хүмүүс байдаг. Тэгэхэд хутганаа сайн гэдэг чинь тэгээд хизээж хоол ихгүй байна гэсэн үг биш. Тэгээд бид нар тэрийг зөв хэрэглэх ёстой. Мэдээж хэрэг тэрийг боломжтой харьцахгүй бол хуруугаа эсэх, өөрийгөө шархлуулах ийм зүйлүүд бол гарч ирнэ. Тэгэхээр мөрөөдөлд хүрэхэд та тэр айцыг зөв талаас нь хараад зөв хэрэглүүл бид мөрөөдөлтөд хүрнэ. Ер нь бол товчхондоо нэг иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээд хүмүүсийн 5 дутмын нэг нь бол өөрийн амьдралын өдөр тутмын зүйлээс айсаар байгаад насыг бол дуусгадаг. Тэгээд үлдсэн 4% нь яадаг вэхээр магадгүй тэр айц гэдэг зүйлийг бол зохицуулж чаддаг байна. Чаддаг. Тухайлбал яаж юм гэхээр хүүхдүүд эцгийнх нь ингээд одоо эцгийнхээс айлаа гэхэд магадгүй тэр айсаар байгаа дуустдаггүй, эцгээс зугцдаг биш. 4-ний 1 нь бол магадгүй зугцдаг байна. 5-ны 4 нь бол харин яаж юм гэхээр тэрхүү одоо эцгийнхтэй хэрхэн харилцан зүйтэй гэдэг зүйлийг шийдвэрлж өөрөө гарцыг олдог. Бизнесийн гацалтанд ороод дампуурлаа гэдэг юм уу энэ зүйлсээс болоход магадгүй шин зүйл рүү явах. Шилжиж өөрөө одоо өөрчилж явдаг. Тэгээ энэ бол хүний өөрийнх нь тэр чадвар айцыг даван туулах энэ зүйл байна. Ойд ганцаараа түрүүл та юу их вэ гэд хүмүүс дэлгэхдээ хүн хайна гэдэг. Уг нь бол ойд төрөх юм бол хамгийн түрүүнд галаас ах хэрэгтэй. Амьтад бол галаас айдаг учраас. Тэгэхээр энэ яаж нөхөр айснаас болоод хүн хамт байвал гэж байгаа. Тэгээ хамт ирж байгаа хүн бас хоёулаа айх юм бол хоёулаа тэгээд айгаад байвал ямар ч үр дүн төрөхгүй. Тэгэхээр аргачлаа зөв хайх хэрэгтэй. Ямар нэгэн алхам хийх хэрэгтэй. Тийм өөрөөсөө зөв юу хэрэгтэй гэдгээ зөв тооцоолох хэрэгтэй. Би яагаад байгаад байна. Энийний нөлөөлөд байгаа айцыг бий болгож нөлөөлж байгаа зүйл гэхээр дийлэгтээ бол ихийн хүүхд ихийн хөвлөд байхад л анхны тэр зүйлсүүдийг авдаг гэсэн юм зүйл байт юм л шинжилгээ талаас бол яаж юм хэр ээж нь яг жирэмсэн байх үед бол ямар нэгэн зүйлээс айх хитэх юм зочсноос болоод хүүхдэд тэр зүйл хамт дагалдаад ирчдэг.
Тэгэхээр энэ нөгөө нэг хүүхдийг анханаас нь зөв байлгах Монгол нөгөө нэг хүмүүжлтүүд нөгөө 5 нас хүртэл хүүхдийг бол хаан шиг байлгах гэдэг. Энэ ер нь бол энэ юу хэлж ийм гэхээр тэр хүүхдийг эхнээс нь ингээд загнаад болохгүй айлгаад байвал тэр хүүхд хизээч зөрөгтэй шийдвэр гаргадаг хүн болохгүй хитэх тотгошоогоо өөртөө ярьдаг ийм бүрэг ичимхий болж өөрчлөгддөг. Тэгэхээр тэр айцтай хүүхдийг бас тулуулж тэрийг давж болно боломжтой гэдэг зүйлүүдийг ойлгуулах хэрэгтэй. Дайнд улдааны үжсэн Францын удирдагч Наполеон юу барьж исэн гэхээр нэг үг хэлсэн байдаг. Арслангаар өдөр дуусан туулан арим, туулагаар өдөр дуусан арслангийн аримыг ялдаг юм а гэж. Тэгэхээр та бол өөрийнхөө хувьд бол удирдлага чиглүүлэхийн хувьд арслан шиг байх ёстой. Таны нөхцөл байдал туулаа шиг сул дорой байсан ч та зөв удирдлагыг хийвэл танд энэ айцыг давах бүрэн боломж байна. Шинэ орой явахд ч гэсэн хүмүүс одоо тэгж байгаа шүү дээ. Одоо хамгийн ихний зүйл шүү дээ. Одоо орой болоод нарийнхан гудамжаар явж байгаа хойно хүн алхахад маш хурд алхахдаг тийм ээ. Сандраал. Айгаад. За энэ бол хэвийн айц. Энэ бол өөрийгөө хамгаалж байгаа байдал. Энэ бол зүгээр байж болно гэсэн. Харин гэтэл та ягаад ажлаа солих гэдэг юм уу? Шинэ алдан тушаалд өөрийгөө сорж үзэх гэдэг юм уу? Эсвэл шинэ бүтээл төрөх гэдэг юм уу? Шинэ мэрэгжил сонгох гэдэгт энэ зүйлсүүдээс айж ивэл та хэвийн бус айцтай байна гэсэн үг. Дэлхийд хүмүүс юу гэхээр ажлаа солиоч ажлыг ингээд шинэ ажил хийж өгөөч гэхээр би юу нь бол энэ ажлаа мэддэг. Тэгээ шинэ ажилд орчоод хийж чадахгүй хаа. Ийм айцтай. Ингээд ерөөсөө өөрийнхөө нөөц болцоог олж харж чаддаггүй. Магадгүй тэр ажлыг солиход та өөрийнхөө мэдлэг болон ур чадварыг хараад тухайн ажлын байрандаар нийцэх өгдгийг уг нь төрүүлж бодох хэрэгтэй. Магадгүй чадахгүй зүйл энийг сурж болох уу гэдэг бас бодох хэрэгтэй. Ингэчих юм бол бид нэр тэр мөрөөдөл гэдэг зүйл өөрийн давуу талуудаа илүү сайн олж харна. Гэтэл дийлэх хүмүүс юуг хараад байна гэхээр байгаль байдал маань тэгэл болоо гэж бодож байдаг. 50 л байна гэдэг. Тэгтэл хизээч тэр амжилт гэдэг юм уу хизээч тэр мөрөөдөлд хүрэх тэр дэвших гэдэг зүйл бол зүгээр байсаар ирдэггүй. Тэгээ маш олон эрсдлийг айцыг давах хэрэгтэй болдог. Тэгээ энэ зүйлийг л магадгүй сонсогчд маань зорж өөртөө хэрэгжүүлэх юм бол тэр мөрөөдөл гэдэг байгаа бидний ярилцаад байгаа энэ сэдвийг энэ нэвтрүүлгийн үр дүнд илүү их хүрэх болов. За та ч өөрөө бас яг багш хүн учраас оюутнуудтай маш их харилцаж байгаа. Тэгэхээр яг оюутнуудын одоо ер нь хараад байхад хэрэг айцтай байна. За мэдээж хэрэг янз бүр байна л да. Би бол өөрөө оюутнуудаас их айдаг шүү дээ. За яаж байгаа юм? Гэхдээ яг одоо оюутнуудаас муухай харагдчихгүй. Оюутнуудаа буруу үлгэр дуурайл үзүүлчих гэдэг өөрөө их хайш. Оюутнууд бол дийлэх айц нь бол шалгалтын үеэр л байдаг. Бусд үед бол нэг айгаал тийм зүйл бол харьцангуй гайгүй. Зоригтой хүнд бол айц байна. Зориггүй өдрийг өнгөрөөж цаг хугацааг туулж байгаа хүмүүст бол айц байхгүй. Нэг л хэвийн байгаа л байна. Хоол нь байна, агаар нь байна. За ингээл өмс хувцсны хөлгөө байж. Тэгээ магадгүй тэр айцтай байна гэдэг чинь ямар нэгэн шийдвэр гаргахад тэр зүйл ирж байгаа шүү дээ, тийм ээ. Манай оюутнуудын хувьд бол зарим өөрөө чадахгүй болов эсвэл би иймдээ ч гэдэг юм уу энэ зүйлээс айх. За тэгээд бүрийг байх бол оюутнууд бол цөөн байгаа. Дийлэх нь бол харьцангуй нээлттэй. Бидний бас нийгэм бол харьцангуй мэдээ сайт болсон байна. Хүмүүс маань өөрөө одоо энэ юу гэдэг интернетээс ч гэсэн одоо би бол сэтгцэн айцын юу надад байна уу гэдэг тестийг хүртэл аваад бүглэх ч юм уу тийм ийм боломжууд байна. Мэдээ сайтай байна гэдэг чинь тэр хүн айц гэдэг зүйлээс харьцангуй бас холоор одоо өөрөө гаргаж чадчих. Мэдээлэлгүй хүн юу бас байна. Хүн нөө мэдхгүй зүйлээсээ дэлгэхтэй айдаг. Тэгээд энгийнээр тайлбарлавал юу гэхээр хүн харах уу гэдэг зүйл сайдаггүй. Харах уу дотор юу байгаа бол гэдгийг сайдаг. Мэдхгүй байгаа учраас. Магадгүй хүмүүс ингээд өндрөөс айж ингээд өндрөөс унуул яах вэ гэдэг айц. Тэрс өндөрт гарснаар бол айж байгаа зүйл биш. Өндөрс унчвал яах вэ? Тэр ийм зүйлүүд тэр айцыг давж байгаа олон тийм хүмүүс өөрсдөө нэг сордог зүйлүүд байдаг. Тэр нөгөө одоо энэ фэйсбүүкээр ч гэсэн юу нүүд их бичлүүд байдаг шүү дээ. Нөө олстой өөрийгөө өндөр гүрэн дээрээс одоо үсрэх юм. Энэ нөө өөрийнхөө айцыг давж сурах тэр арга барил одоо онгоцноос хүртэ үсгэж идэг юм. Ийм зүйлүүд хүмүүс идэг. Эхлээд тэр хүмүүс яаж юм гэхээр
яана одоо шүхэр задрахгүй бол яана олсон тасруул яах вэ гэдэг юм ийм айц байгаа гэдэг. Тэгээ дараа нь явах вэ үнэхээр гайхалтай байна. Тэгээ энийг болохоор тайлбарсан шинжлэх ухааны судалсан юм байна л да. Тэгээ яагаад эдгээр ингээд ийм зүйл ингээд тавтаа хийгээд идэх вэ гэхээр тэр их дарамт айцыг давсны дараагаар хүнд тэр аж аргалын тийм зүйл одоо ялгарч хүнд мэдрэгддэг. Айцыг давсны дараа тийм үнэхээр гоё мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг авахын тулд хүмүүс тэр зүйл хийдэг. Бид нар яагаад аймагчгийн кино үзээд идэг вэ гэж. Айгаад байгаа тэрний үзээд идэг. Сонирхолтой байдаг тийм. Тэгээ тэрийг үз дуусны дараа тайвширдаг. Энэ мэдрэмжүүдийг авах гээд хүмүүс бас ийм зүйлүүдийг хийдэг. Тэгээ тэр олсоор үсрэх зүйлийн тэр анх үүссэн түүх нэг сони юм билээ. Анх бол айцыг давах гэж биш. Гэр бүлийн хоёр байжгаад тэгээд нэг нь гэр бүлийн хүнээс үнж байх зүйлээ зөрчөөд тэгээд зүхтаж яваад гэр бүлийн гишүүнээс айгаа зүхтаж яваад тэгээ ялч аргагүй өндөр газар ирээд тэгээд өөрөө олсоор уяад үсэрсэн байт юм бэл. Тэгээд амьд үлдсэн. Тэгээд тэрнээс хойш тийм зүйл нь хөгцөрөө одоо спортын чиглэл рүү бүр ороод ирсэн. Маш өндөр гүүрэн дээрээс одоо бэхлэхэтээр үсэрдэг гэдэг. Тэгээ ийм сонь зүйлүүд байдаг юм лээ. Тэгээд магадгүй буцаад ерөнхий ярианыхаа гол хэсэгт ороход мөрөөдлийн энэ зүйлийг хийхэд танд шийдвэр хэрэгтэй. Тэгээ тэр шийдвэр дээр их чинь айц байна. Та энэ айцыг давсны дараагаар одоо яах вэ гэхээр тэр нэг аж аргалыг мэдрэх болдгийм байна гэдэг зүйлийг ойлгох ийм зүйлүүд бий болдог. Буруугаар ашиглавал бас их буруу. Хүн гомдоочоод уучлаарай гэж хэлэхгүй орхиод явчихад яах ч юм бэлээ гэж боддоод хид хүнийг гомдоочих юм бол тэр давтамжууд бий болчихдээ. Өө зүгээр штэ гэдэг ч юм уу ийм зүйлүүд. Хүнд худлаа хэлэх бол гайгүй юм байна. Баригдахгүй л зүгээр гэдэг. Ингээ баригдахгүй байгаад байдаг. Уг нь бол худлаа хэлэхэд хүн айдаг тийм баригдчих бол яах вэ гэдэг. Тэгэхээр магадгүй айц бас биднийг зарим тохиолдолд хамгаалдаг, зүв байлгадаг. Олон хүмүүстэй маргаж болохгүй тэгэх юм бол би найзгүй болно гэдэг айц. Ингээд тэр хүн яг харилцаан дээр хүртэл анхаардаг. Тэгэхээр энэ бол айцыг бол олон талаас нь ярих боломжтой. Тэгээд магадгүй яг энэ зүйлийг зүв айцыг л өөртөө бий болгох хэрэгтэй. За баярлалаа. Тэгээд Metro Lounge 91.7 радио таамттай байгаа нийт сонсогчдоо бас одоо яг үзэж байгаа. Тэр үзэгчдтэй бас маш их баярлалаа. Тэгэхээр хүн болгонд айц байгаа там магадгүй одоо дараагаасаа ч юм уу эсвэл одоо өөр нэгэн танихгүй хүмүүстэй харьцахдаа айцтай байдаг. Тэгэхээр энэ айцаа бас өөрөө даван туулаарай. Тэгээд бас яг түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг хүнийг даргаагаа ядахтаа нөгөө нэг туулаагаар төсөөлөдтэй тэр чихээр нь ч юм уу тэгээд тэр хүнийгээ бас сэтгэл дотроо арай өөр өнцгөөс хараад үзэх юм бол таны тэр айц чинь арай өөрөөр эргээд бас харилцаа чинь бас өөрөөр болно шүү. Тэгээ хамгийн гол нь бас яг мөрөөдөлтөө хүрэхэд хамгийн том хамгийн чухал алхам бол мэдээж айц байгаа. Тэгэхээр би үнийг би дааж одоо үнэхээр одоо чухал мөрөөдөлтөж бага наснасаа эхэлж мөрөөдсөн ч гэсэн дээрөөсөө хийж чадахгүй байгаа хамгийн чухал зүйл чинь бол айц байгаа. Тэгэхээр энэ айцыгаа даван туулж чадах юм бол та өөрийнхөө мөрөөдөлтөө хүрэх хамгийн чухал алхмыг хийж байгаа шүү гэдгийг одоо сонсогчдод хэлээ тийм ээ. За тэгээд бас хоёлаа нэвтрүүлгийн энэ хүрээд өндөрлүүлье. За айц байнга тантай хамт байгаа. Гэхдээ та энэ зүйлийг давж чадна. Дугуй анх унахтаа айж исэн бол та дугуйнд сурсныхаа дараагаар дугуйнх үнэхээр гоё юм байна гэдэг мэдэрдэгтэй адил таны амьдралд байгаа энэ олон шийдвэрүүд энэ олон зүйлийг гаргахад хамгийн чухал зүйл бол айцыг зөв өнцгөөс харах мөн зөв удирдах хэрэгтэй. Тэгээд та бүхэнд айцаа даваарай. Та бол чадна гэж бас уриалъя. За баярлалаа. Metro Lounge 91.7 радиотай хамтдаа байсанд.